Ариун сүнсний бидний амьдралд хийж өгсөн ивэл юу вэ гэдэг харна гэсэн. За 13-ыг хамт харъя. 3. Түүний дотор та нарч бас үнний үгийг буюу авралынхаа сайн мэдээг сонссон бөгөөд түүнд итгэсэн мөн амлсан ариун сүнсээр тамлагдсан юм. Амен. 13-р ишлэгтээ Христ түүн дотор гэдэг маань Христ дотор хэлж байгаа. Христ дотор та нар бас үнний үгийг буюу авралын сайн мэдээг сонссон бөгөөд гэж. Энэчнээс нэг чухал зүйлийг харж болж байгаа. Сайн мэдээ бол хүмүүсийг аврахын тулд байгаа юм. Сайн мэдээ хүмүүсийг аврахын тулд байгаа учраас авралын сайн мэдээ гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл сайн мэдээ гэдэг нь маань хүн хин нэгэн хүн христчийн амьдралыг хэм маяг өгөхын тулд байгаа биш юм аа. Хин нэг хүнийг сүмд явуулахын тулд байгаа бас биш юм. Сайн мэдээ гэдэг хин нэг хүнийг христчийн соёл боловсролтой амьдруулахын тулд байгаа биш юм аа. Сайн мэдээ хүмүүсийг аврахын тулд байна. Бид бусдад сайн мэдээ ярихдаа тэр хүнд ерөөлийг бий болохоос түрүүн тэр хүнийг аврахын тулд ярьдаг юм аа. Тэгээс авралынхаа сайн мэдээг дээр сонссон юм аа гэж Эфес чуулганы хандлага хэлж байгаа. Яг бас өөрөөр энэ сайн мэдээг хэлэхдээ үнэний үг юм аа гэж хэлж байгаа. Энэ дэлхийд зөндөө олон янзын үгс байгаа. Зөндөө олон үнэн худлан мэдэгдэхгүй үгсүүд байгаа. Сайн мэдээ бол угаасаа үнэний үг юм аа. Бид сайн мэдээгээр энэ зүйл үнэн үү худлаа юу гэдгийг хэмжих боломжтой юм аа. Сайн мэдээг сайн ойлгох үедээ бид ертөнцийг харахдаа үнэн худлын хэмжүүрийг олж авч чадаж байна гэсэн утгатай юм аа. Өөрөөр хэлбэл бидний сайн мэдээд үл нийцэх зүйл худал юм аа гэж бид ойлгоно гэсэн юм аа. Харин бидний сайн мэдээ нийцэж байгаа зүйлсийг бид үнэн юм байна гэж хүлээн авах боломжтой гэсэн утгатай юм аа. Тэр зарим нэг хүмүүс жишээлбэл олон бурхан байна гэж ярих хүмүүс байхад бид сайн мэдээний үнээр харахдаа цорын ганц жинхэнэ бурхан байгаа гэдгийг мэддэг. Тэр үедээ энэ яриа худлаа юм байна гэж ойлгоно гэсэн утгатай юм аа. Цөөн хүмүүс нэг л амьдрах учраас хүснэ хийж амьдраа гэдэг. Харин би сайн мэдээний үнээр юу гэж хэлдэг вэ гэхээр үглийн дараах ертөнд байна гэж хардаг. Мөн ертөнцийн хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр миний амьдрал бол минийх гэж боддог. Би өөрийнхөө амьдралыг эзэн гэдэг бол бид сайн мэдээний үнээр харахдаа худлаа юм байна гэдэг ойлгодог. Яагаад тэгэхээр бидний амьдрал биднийх биш байдаг. Бидний амьдрал бидний бүтээгчийнх байдаг. Ялангуяа бидний аврагч эзэн Есүсийнх байдаг. Энэ мэтлэн бид сайн мэдээг ойлгох үед үнэний үгийг ойлгодог учраас энэ сайн мэдээ мөн авралын сайн мэдээ юм а гэдгийг бид давхар өвөр санаж явах хэрэгтэй байна. Тэгэхдээ юу гэж хэлж байгаа энэ хөл сайн мэдээг сонссон бөгөөд түүнд итгэсэн. Мөн амлсан юг ариун сүнсээр яасан юм а тамгалагдсан юм а гэж. Тэгэхээр сайн мэдээнд итгэсэн гэж хэлж байгаа нь мэдээж Эфес чуулганыг та нар үнэний үг болох авралын сайн мэдээг сонсож итгэсэн. Яг энэ итгэл бол бид сайн мэдж байгаачлан Бурхан эзнээс ирсэн шүү дээ. Бурхан эзэн түүнд итгэх тэр сэтлийг өгдөг учраас хүн итгэдэг юм аа. Харин итгэх үед нь маш чухал нэгэн үйл явдал болж байгаа нь ариун сүнс ирсэн юм аа гэж хэлж байна гэх юм аа. Ариун сүнсийг ямар хүмүүс хүлээн авдаг вэ гэхээр үнэний үг болох авралын сайн мэдээ болох тэрхүү Есүс Христ итгэсэн хүмүүс ариун сүнсийг хүлээн авдаг юм байна. Амен. Тэгэхээр өнөөдөр та магадгүй Есүс Христэд итгэж байгаа хүмүүс бол таны дотор ариун сүнс байгаа гэж итгэж байна. Тэгэхээр ариун сүнсний ивэл нь юу вэ гэхээр хоёр зүйл өнөөдөр харах болно. Нэгдүгээр нь ариун сүнс яасан бэ гэхээр тамгалсан юм аа гэж хэлж байгаа. Тамгалсан юм аа гэж. Ариун сүнсний ивэл ерөөл бол биднийг тамгалдаг юм аа. Тэгэхээр тамга гэдэг нь юу вэ гэхээр тухайн бичиг баримт хүчин төгөлдөр юм аа гэдгийг илэрхийлдэг шүү дээ. Тухайн бичиг баримт тэр байгуулагт тухайн хүнд харьяалагдаж байгаа маа гэдгийг илэрхийлдэг юм аа. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид Есүс Христэд итгэх тэр мөчөд түүний сайн мэдээнд итгэх тэр мөчөд Бурхан ариун сүнсийг бидэнд өгснөөрөө биднийг энэ бол миний хүү, энэ бол миний охин, энэ миний хаан жилийн иргэн мөн гэж тамгалдаг гэсэн утгатай юм. Миний дотор ариун сүнс байснараа би Бурханы ард түмэн мөн байна гэж өөрийг харж болно гэсэн утгатай юм аа. Амен. Тиймээс бид хамгийн чухал зүйл юу гэхээр хэрвээ хин Бурханы хүн бэ гэдгийг ямар тамгаар мэдэж болох вэ гэхээр ариун сүнсний тамгаар мэдэх боломжтой гэж хэлж байгаа. Өөрийгөө Есүс Христ итгэдэг гэж ярьдаг зөндөө олон хүмүүс байна. Гаж буруу урсгал дотор ч гэсэн бид Есүс Христэд итгэдэг гэж ярьж байгаа. Та нар Мормон сүмийн мэдэн тийм үү? Есүс Христийн хожмын үеийн гэгэтнүүдийн сүм гэж хэлдэг. Маш томор Есүс Христийн гэж хэлдэг. Гадны хүн харахтаа яг адилхан Есүс сүм байна гэж бодно. Бид
өөртөө шалахгүйгээр заримдаа бид Есүс жинхэнэ утгаар итгээгүй байж хэрнээ итгэж гинэ гэж ярьж явж магадгүй юм байна. Харин бид жинхэнэ итгэлийн хүн болсон юм а гэдгийг тамгаад яагуур ариун сүнс юм. Ариун сүнс хаана байна тэнд энэ бурхны хүмүүс мөн байна гэдэг тамга давхар явж байна гэсэн утгатай юм а. Таны дотор ариун сүнс байгааг та мэдрэх үедээ би ариун сүнсээр тамгалуулсан буюу бурхных юм байна. Бурханд хариалагдж байгаа юм байна. Тэнгэрийн улсын иргэн мөн юм байна гэдгээ ойлгож болно гэсэн утгатай юм. Тиймээс гаж бур урсгалыг онлын хувьд бид ялгаж болохоос гадна бид ариун сүнс тэнд байна уугүй гэдгийг ялгах боломжтой гэсэн утгатай юм. Учир нь үнэнний үг болох авралын сайн мэдээ байхгүй газар ариун сүнс бахуур байх боломжгүй юм байна. Ариун сүнсийг биднийг тамгалдаг юм а гэж хэлэхдээ ариун сүнсийг онцгой нэгэн үгээр тодорхойлсон нь юу гэхээр амлсан ариун сүнсээр гэж хэлж байгаа. Тэгэхээр эзэн бурхан гин итгэсний дараа гинт хүмүүсийн амьдралд ариун сүнсийг өгөөгүй юм аа. Хизээ ариун сүнсийг өгсөн бэ гэхээр урдаас амлж байгаад өгсөн юм аа. Бурхан хизээ ариун сүнсийг амлсан байдаг үлээ мэдж байгаа юм байна. Хамгийн тод ариун сүнсний талаарх амлалт бол Иол номын 2 дугаар бүлгийн 28-аас 29 гарах бол намд харна. Иол номын 2-ын 28-аас 29. Ийм ном байдаг шүү манайхаа. Зарим анхудаа сонсч магадгүй Иол гэж хэлэхгүй юу? Ийм ном байдаг шүү заяа. Нэг танихгүй нэг царай харж байгаа юм шиг байж болох. Хамт уншлаа. Дараа нь би сүнсээ бүх мах дээр зутгана. Хөвгүүд охид чинь иш үзүүлж, хөгсчүүд чинь зүүдэлж, залуучууд чинь үзэгдэл үзнэ. Боо шивчлүүд дээрч би өдрүүдэд би сүнсээ зутгана. Амен. Өмнө гişлийн харуулаад өгөл. Тэр энэ дэлгэхдээ би сүнсээ бүх махбод дээр зутгана гэж хэлж байна. Маш тодорхой эзэн бурхан Есүс Христийг энэ дэлхийд ирэхээс 400-аас 500 жилийн орчимд амьдарч байсан Иол гэдэг иш үзүүлэгчээр дамжуулан хүн төрлөختнэр өөрийн сүнсээ зутгах талаар иш үзүүлсэн юм байна. Энэ ариун сүнс нь өнөөдөр бидний амьдрал дээр ирж бидний бурхны хүн мөн юм а гэдгийг тамгалж өгж байгаа маань эртнээс иш үзүүлэгдсэний дагуу бий болсон зүйл юм аа шүү. Гэхдээ энэ үгийг эзэн Есүс өөрөө загалмаас цовдлохоос өмнө мөн загалмаас цовдлосныхаа цовдлогдоод дахин амьсныхаа дараа хүртэл хэлж байсан юм байна. Зарим нь сайн мэдж байгаа. Иохан ном 14-ийн 16-аас 17 дээр эзэн ариун сүнсийн талаар амласан байдаг. Хамтдаа гурав. Би эцгээсээ гухад тэр та нарт өөр туслагчийг өгнө. Тэр нь та нартай үрд хамт байна. Тэр бол үнний сүнс бөгөөд түүнийг харахгүй мэдхүүгээс болж ертөнц түүнийг хүлээн авч чадахгүй. Тэр та нартай хамт байх бөгөөд та нарын дотор байх тул та нар түүнийг мэднэ. Амен. Маш тодорхой эзэн ийхүү ариун сүнсийг өгөх талаар амласан юм аа. Энэ үгийг харах юм бол ариун сүнсийн талаар хэлэхдээ өмнөслийн хараад өгдөр өөр туслагч юм аа гэж хэлж байгаа юм. Та нартай үрд хамт байна гэж хэлсэн юм аа. Дараагийн хэлцлийг харах юм бол үнний сүнс бөгөөд ертөнц танихгүй ч харин та нар мэднэ. Учир нь та нарын хаана байна? Дотор байх болно гэж амласан юм аа. Есүс маш тодорхой ариун сүнсийн талаар амлаж байсан. Тэгэхээр тэр мөн загалмай цовдлоо дахин амьсныхаа дараа ч гэсэн энэ амлалтыг өгсөн байдаг. Үйлс ном 1-р бүлгийн 4-5 дээр түүний амлсан дараагийн амлалт харъя. Тэгээд элч нарыг цуглуулан Иерусалимыг үл орхиж эцгийн амлсныг хүлээхийг тушаан та надаас та нар үнийг сонссон билээ. Иохан усаар баптизм бүрдээдэг байсан бол харин та нар ойрын өдрүүд ариун сүнсээр баптизм хүртэх болно. Эзэс амьсныхаа дараах хүртэл чамнартаа онцгойлон загсан зүйл ариун сүнсийг авах юм шүү. Ариун сүнсийг эзэн өгөх болно гэж амласан энийг аваарай гэж хэлсэн юм байна. Тэгвэл бидний Библийг уншиж байгаа хүмүүс мэдж байгаачлан Үйлс ном 2-р бүлэг дээр ариун сүнс яадаг үлээ? Ирдэг байна. Энэ нь Есүс Христийн загалмай ажлаас хойш 50 дахь өдөр дээр бий болж байгаа үйл явдал юм. Ариун сүнс ийхүү амлагдан өнөөдөр бидний дотор ирж бидний бурхны хүн юм аа гэдгийг маань тамгалж өгдөг юм аа гэсэн утгатай байна. Зарим хүмүүс асууж магадгүй
ариун сүнс авсныг яаж мэдэх вэ? Хэрвээ ариун сүнс эзэн дотор байсан таны дотор байх учраас та нар мэднэ гэсэн юм. Хэрвээ ариун сүнсийг авсан гэдгээс мэдэхгүй байгаа бол магадгүй аваагүй ч магадгүй. Зүгээр нэг гадны юм мэдрээд байж магадгүй. Гэхдээ ариун сүнс авсан үгийг мэдэх маш том шинж тэмдэг юу гэхээр 1-р Коринт 12-ын 3-р эшлэл дээр гардаг. За хамт уншъя бүгдээрээ эргүүлээд. Би уушаа гаргахгүй шүү заяа. 1-р Коринт 12-р бүлэг 3-р эшлэл гардаг. 1-р Коринт 12-ын 3-р эшлэлээр. За олсон бол уншлаа 3. Тиймээс хинч Есүс араагдсан гэж Бурхны сүнсээр ярихгүй бөгөөд ариун сүнсээр бус бол хинч Есүс бол эзэн гэж хэлж чадахгүй гэдгийг би та нарт мэдгдэе. Сүүлийн хэсэгтээ харах юм бол ариун сүнсээр бус бол хинч Есүс бол эзэн гэж хэлж чадахгүй гэдгийг би та нарт мэдгдэе. Өөрийн хэлбэл юу гэсэн үг вэ? Ариун сүнсээр бол Есүс бол эзэн гэж хэлж чаднаа гэсэн юм. Энийг арай өөрөөр илэрхийлэх юм бол Есүс бол миний эзэн юм аа гэж зоригтойгоо хэлж чадж байгаа хүн ариун сүнсийг хүлээн авсан хүн байх магадлал өндөртэй гэсэн үг тийм аа. Хүн хэр баргийн Есүсийг эзэн гэж дуудаж чадахгүй. Дуурайгаад хэлэхдээ хүртэл эргэлзэж байна шүү дээ. Гэхдээ Есүсийг эзэн гэж хэлэхдээ их зоригтой хэлж чадж байгаа нь ариун сүнс байна гэсэн юм. Бид хүмүүсийг ч гэсэн тийг харж болно гэсэн юм. Дээр нэг шинэхэн дуу итгэгчтэй зүгээр санаандгүй яаж жагаад Есүс эзэн гэдэг үг тэр хүний амнаас гарсан байхгүй. Тэгээ бид дээр хүү гэж бодсон. Үгүй болж штэ гэж. Бид энэ тэр хүүхдийг би тийм үг хэлнэ гэж ерөөс огт бодоогүй. Энэ үг хэлж чадж байгаа нь ариун сүнс хүлээн авсан учраас юм. Ариун сүнс яхахгүй бидний тамга болж байгаа юм шиг байна. Эцсийн өдөр эзэн бүрийн дуугаар ирэх үед эзний хүмүүс өргөгдөх болно. Тэр үед ямар хүмүүс өргөгдөнө гэж ариун сүнсээ тамгалуулсан хүмүүс. Тэр үед нойрсон хүмүүс амьлах бол ямар хүмүүс амьлна гэж ариун сүнсээ тамгалуулж байсан хүмүүс юм. Ариун сүнс намайг Бурхны хүн юм шүү гэдгийг маань тамгауулж өгж байгаа. Энэ бол гайхалтай сүнслэг ирүүл юм байна. Цаашаа ариун сүнс бол санаандгүй ирээгүй бөгөөд ариун сүнс юм аа. Урдаас амлагдсан байсан юм аа гэж хэлж байгаа. Хичнээн гоё. Энэ бол хичнээн гоё үл. Бурхан өөрийнхөө сүнсийг хүний дотор өгнө гэдэг бол үнэхээр гайхалтай юм аа. Ариун сүнс бидний дотор хийж байгаа ажлуудыг ярих юм бол маш их цаг орох учраас энийг ярихгүйгээр ямар ч ариун сүнс бидний Бурханаас хуваалцаж болгож өгж байгаа гэдэг бид ойлгох хэрэгтэй юм байна. Тэр Бурханы сайн сайхныг амьдлаа авч мэдрэх түүнийг дахин дуурайх хуваалцаж болоход ариун сүнс маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хоёрдугаар нь ариун сүнсний хийж байгаа ажил нь юу гэхээр 14 эшлэлтэй. Тэр Бурханы эзэмшлийн золилт хүртэл бидний өвийн батлан даагч болж гэж хэлж байна. Ариун сүнс хайдугаарх нь бидний өвийн батлан даагч болдго юм аа гэж хэлж байна. Бидний өвийн батлан даагч гэдэг энэ үгийг арай жоохон өөрөөр юу гэж орчуулж болох вэ гэхээр бидний өвийн батлан даалт бүр өөрөөр барьцаа юм гэж орчуулдаг юм. Батлан даагч гэхээр жоохон юм хүншүүлсэн үг болчиход байгаа юм. Угтаа бол энэ маань батлан даалт буюу барьцаа гэсэн утгатай үг юм байна. Энийг арай Паул 2-р Коринт номон дээр маш тодорхой илэрхийлсэн байна. 2-р Коринт номын 9-р бүлгийн 22 юм биш уучлаа. 22 дээр арай жоохон өөрөөр илэрхийлсэн байна. За тэр биднийг бас тамгалсан ба зүрхэнд маань сүнсийг барьцаа болгон өгсөн юм аа гэж. Саний үг арай жоохон өөрөөр илэрхийлсэн. Яг л утга байгаа юм тийм. Тэгэхээр энэ дээр хэлэхдээ барьцаа болгон өгсөн юм аа гэж хэлж байна. Тэгээ ариун сүнс бидний өвийн батлан даагч буюу барьцаа юм аа гэж хэлж байна. Энийг ойлгохын тулд амарх 14 эшлэл гаргаад өгөөрэй.
Илэрхийлбэл бидний өвийн батлан даагч буюу барьцаа гэдэг маань ариун сүнс байгаа цагт би чамайг аварнаа гэж эзэн бурхан хэлж байгаа гэсэн утгатай юм байна. Энээр 14-өөс эхний хэсэг жоохон тайлбарлах юм бол бурханы эзэмшлийн зорилт хүртэл гэж хэлж байна. Энэ үг ямар утгатай үг? Нэг басны эзэн Есүс Христ дахин ирээд бүх юм бурханы эзэмшилд орох тэр үеийг ярьж байгаа юм. Эзэн Есүс дахин ирээд бүх юм бурханы эзэмшилд орох тэр хүртэл бид Тэнгэрийн уснад авах энэ өвийн маань баталгаа барьцаа бол ариун сүнс болж байдаг юм аа гэсэн утгатай байна. Нэг басны ариун сүнс маань бидний дотор байгаагаараа бурхан бидний аврах ажлаа үргэлж хийж байдаг гэсэн утгатай юм аа. Нэг басны бид авралын галт тэрэгэн дотор суучихсан хэрнээ хараахан галт тэрэг маань барайнд очоогүй. Харин барайнд орох хүртэл чиний тикет бол ариун сүнс юм аа гэсэн утгатай юм аа. Ариун сүнс байгаа цагт нь бурхан биднийг хизээж орхихгүй, хизээж хаяхгүй тэр бидний төлөө ажилласаар байх болно гэсэн утгатай юм байна. Магадгүй зарим нэгэн хүмүүс би аврагдсан хүн мөн болов? Эсвэл би аврагдах болов? Би яг мөнхийн улсанд орж чадах болов? Би мөнгөн улсад шагналыг авч чадах болов? Гэх мэтчлэн бодож байгаа бол ариун сүнс байгаа эсгээр мэдэж болно гэсэн. Ариун сүнс бидний дотор байгаа үед бидний өвийн батлан даагч учраас бид зайлшгүй мөнхийн улсын өвийг авах болно гэсэн утгатай юм байна. Бүх юмас бурханы эзэмшилд орох тэр үед бид ч гэсэн тэрхүү эзэмшилд орж чаднаа гэсэн утгатай юм байна. Тийм хүмүүс байгаас гэж яриад байна. Хичнээн гоё. Би бурханы хүн гэдгийг маань баталж өгж байгаа нь ариун сүнс. Би аврагдах болно. Надад өв байгаа гэдгийг маань баталгаа болж байгаа маань мөн ариун сүнс байна. Энэ бол итгэлийн амьдрал юм байна шүү. Энэ бол ариун сүнсээр дамжуулан бидний амьдралд ирж байгаа хоёр чухал том ерөөл юм байна. Нэг басны ариун сүнсээр дамжуулан бид хүлээн авсан авралаа хадгалсаар байгаад мөнхийн улсад орж чаддаг юм аа гэсэн утгатай юм аа. Бид нар чи хэцүү ус шүү дээ. Жоохон зав гараад ирэхэд завхадад явцдаг хүмүүс шүү дээ. Харин ариун сүнс тамгалж өвийн батлан даагч байгаа учраас бид яг тэр гортгоо алдахгүй явж чадаж байгаа гэсэн утгатай юм. Ариун сүнс биднийг эзэн рүү үргэлж чиглүүлж зүрхийг маань ятгахад чиглүүлж байдаг гэсэн утгатай юм. Ариун сүнсээр дамжуулан ирсэн энэ ерөөлд бид хэрхэн хариу үйлдэл үзүүлэх ёстой вэ? Мөн адил 3 ерөөл бусад 2 ерөөлтэй адилхан 14-р шин зүйлс хэлэхдээ түүний алдрыг магтуулахын тулд юм аа. Ариун сүнсээр дамжуулан бид батлан даалтыг өвийг авсан хүний хувьд бид бурхан эцгийн алдрыг магтдаг юм аа гэсэн. Бид хааж явсан эзний алдаршуулж түүнийг магтан түүнийг дээдлэх шалтгаан юм аа гэсэн. Бид жон төлөвшмөр байгаа. Бид эзний хүндлэх магтах шалтгаан зөвхөн түүнээс авсан ивэлэн болмаас биш. Тэр миний амьдралд ажил бүтэмжтэй байдал өгсөн учраас биш. Тэр надад ариун сүнсээ өгсөн учраас. Өөрөөр хэлбэл ариун сүнсээр намайг хамгаалж, ариун сүнсээр дамжуулан миний өвийн батлан дааж байгаа учраас би түүнийг магтана гэсэн утгатай юм. Яг анхгаар Эфес номод хэлж байгаа Эфес номын энэ үг өөрөө магтаалаар ихэлсэн шүү дээ. Тийм гонтгаашлал бурхан эцэг магтагдах болтугай. Яагаад вэ? Тэр сүнслэг ирүүлэлээр бидний хөрөөс юм аа гэсэн. Бурхан эцэг биднийг сонгон дуудаж, сонгосон. Өөртөөс тогтоосон. Бас хүний магтаалын төлөө. Эзэн Есүс бидний зорилт ба нүглийн уучлалыг хийсэн. Бас бурхан эцгийн магтаалын төлөө. Ариун сүнс биднийг батлан даагч, биднийг хамгаалж биднийг багтлан даагч болсон бас түүний магтаалын төлөө гэж хэлж. Бидний итгэл юм гүн байх хэрэгтэй байна. Өнөөдөр та бүхэн
аль болох та бүхний итгэл ийм гангахгүй байгаасаа гэж их хүсдэг юм аа. Бид энэ иймэрхүү үгсүүдийг сайн ойлгон амьдралдаа гүн суулгах хэрэгтэй юм. Бид амьдрал янз бүрийн салхинд ганхаж болохгүй юм аа. Яг үндэ уучлаарай зарим нэгэн чуулганууд христчэн хөгжлийн төв шиг байдаг. Өнөөдөр энэ монголчуулан тохиолдож байгаа бас нэг эмэглэлүүдийн нэг. Яг христчэн хөгжлийн төв шиг. Сэтгэл суурьтай хөгжлийн талаар ярьдаг. Хөгжил сэтгэлийн талаар. Харин чуулган бол аврал суурьтай Христ төвтэй байх хэрэгтэй юм. Бид үүн дээр үнслэгдэж явах хэрэгтэй юм аа. Эцэст нь хоёр зүйлийг хуваалцаад дуусгах гэдэг нь ийхүү ариун сүнсийг хүлээн авсан эзний чуулганыхаа ариун сүнстэй яаж харилцах вэ юм? Ариун сүнстэй харилцахад хэд хэдэн арга байгаач хоёр зүйлийг бити мартаж. Нэгдүгээр нь ариун сүнсийг бити гомдоогч. Эфес 4:30-тай хэлэхдээ Бурхны ариун сүнсийг бүү гомдоо. Залилтын өдрийн төлөө та нар түгээр тамгалуулсан юм шүү. Ариун сүнсээр тамгалуулсан хүний хувьд ариун сүнстэй харилцах харилцаандаа нэгдүгээр баримтлах ёстой дүрм түүнийг бүү гомдоо юм. Магадгүй та өөрөөсөө асууад, өөрөөсөө биш, ариун сүнсээ асууад үзэхгүй, ариун сүнсээ би таны гомдоосон уу? Асууад үзэхгүй одоо ч гэсэн. Ариун сүнсээ би таны гомдоосон уу? Ариун сүнс бол зүгээр нэгэн хий агаар биш шүү дээ. Тэр бодит Бурхны сүнс амьд орших юм байна. Ариун сүнсээ би таны гомдоосон уу гэж асуувал ариун сүнс зөндөө олон хэлнэ. Үгүй, гомдоосон. Ариун сүнс юу гэж хэлж магадгүй вэ гэхэд хэдэн жишээл хүмүүс нэгдүгээр чи намайг хүлээн шүүрэхгүй байна. Чи намайг оршин байгаа гэдгийг ойлгохгүй байна. Тиймээс чи намайг оршин байгаа амьд гэдгийг ойлгож надад харилцахгүй байна гэдэг бол ариун сүнсний гомдолтны шалтгаан байх бах. Бараг тэгнэ. Ариун сүнстэй ярилцдаг юм аа. Бодит оршин тань дотор байгаад ахад та тоохчгүй явж гин гэдэг бол ариун сүнс өнөөдөр яах вэ? Хоёлаа юу хийх үү гэж ярих вэ гэдэг бол асуудал шүү дээ. Магадгүй дараагийн ариун сүнс угаа би гомдсон. Яа юунд гомдов? Чи хүн үзэн ядаад байна. Чи тэр хүмүүсийг үзэн ядаж байна. Чи тэр хүмүүсийг одоо хүртэл уучлахгүй яваад байна. Чи инхүү хорсож байна. Чи дэндүү өөрийнхөөрөө байна. Гэх мэт зүйлсүүдэд дамжуулан ариун сүнс бидний гомдож байгаа илэрхийлэх байна. Өөрөөр хэлбэл бид ариун сүнсийг түлхэх үед тэр гомддог юм аа гэсэн юм аа. Энэ гомдоо гэдэг үг маань ариун сүнсийг бити түлхээрэй гэсэн санаагаар ойлгох юм шууд ойлгоход амархан байна. Бити түлхээрэй юм аа. Түүний үл уучлалаар, үзэн ядлаар, хайнга байдлаар бити түлхээрэй юм аа. Хоёрдугаар нь ариун сүнсийг харилцаанд барих дүрм. Эдгээр Тесалоник 5:19-дээр хэлэхдээ ариун сүнсийг бүү бөхөө. Сүнсийг бүү бөхөө. Таалах уу? Сүнсийг бүү бөхөө. Ажил хүн дэлгэхгүй юу? Сүнсийг энэ бөхөө гэдэг үг маань асж байгаа лагийн дээгүүр юм тавихыг хэлж байгаа. Нэг бас энэ үгсийг хэлэхээр ариун сүнс таны дотор ямар нэгэн ажлыг хийх гэж байгааг бити хоригдж хязгаарл гэсэн үг юм аа. Ариун сүнс таныг ийшээ явъя, тийшээ явъя, тийм юм хий, ийм юм хий, ингэж магтъя, ингэж уншия, ингэж явъя гэж санаачлах үед түүнийг бүх өөрийнхөө оюун санаа хэм маягаар хязгаарлаа гэсэн утгатай юм аа. Энэ нь энгийнээр ойлгоод ариун сүнсийг бити тата гэсэн үг юм аа. Ариун сүнс урууш тавьчих гэж байгаа тэр ажлыг бити хойшин тата гэсэн утгатай байна. Ариун сүнсийг бид нэгдүгээр түлхэж болохгүй бол
нөгөө талаа би түүнийг татаж хангаагаад иж болохгүй гэсэн. Энэ болохгүй байгаа, энэ болохгүй байна гэж. Яг үндэ бид итгэлийн хүн болох үедээ ариун сүнс биднийг хаашин чиглүүлж байгаад бүрэн дүрэн дуулгартай хүн болж сурах юм аа. Энийг ямар хүн гэдэг вэ? Сүнслэг хүн гэж хэлдэг. Энийг сүнслэг хүн буюу сүнсээр удирдуулдаг хүн гэдэг бөгөөд төлөвшсөн хүн юм аа гэж тодорхойлдог юм аа. Бидний итгэлийн амьдрал төлөвшилж байна гэдэг маань бид хэр сүнсээр удирдуулж чадж байна гэдгээр тодорхойлогдно гэсэн утгатай юм аа. Ариун сүнсний үр нөлөө таны амьдрал дээр ажиллаж байна уу юм аа. Жохон хэцүү сонсогдож байгаагүй үстэй. Тиймээс сүнс биднийг хаашин чиглүүлж байгааг мэдэх хэрэгтэй юм аа. Магтан дуулахдаа энэ хүмүүсийг удирдахдаа ариун сүнс бидний хаашин чиглүүлж байгаа гэдэг үргэлж таны зүрх сэтгэл нээлттэй байх хэрэгтэй юм аа. Энэ түүнийг гомдоохгүй байгаа хэрэг, түүнийг бөхөхгүй байгаа хэрэг юм аа.